Тэн орон нутгийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар ер нь улс төрийн намууд парламентод судалтай намууд бол бас санал солилцож байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт сумын төвшөнд явагдаж байгаа орон нутгийн сонгуулийг 100% пропорционал элементээр явуулдаг болох. Яг сумын ард иргэдийн дунд нэр хүндтэй иргэдийг нам харгалзахгүйгээр яг жагсаалтаар иргэд маань өөрсдөө чөлөөтэй сонгож чаддаг болох тэр боломжийг бий болгож өгөөч гэдэг асуудал. Орон нутгийн иргэдээс бас их ирсэн. Ер нь парламентод судалтай намууд бол энэ дээр санал нэгдэж байгаа. Сумын төвчний сонгуул бол нэг тойрог тэр дотроо сумынхаа нэр хүндтэй иргэдийг иргэд нь чөлөөтэй сонгож чаддаг болохын боломжийг бий болгож өгөөч гэдэг асуудал бол бас яригдж байгаа. Тэгээ энэ чиглэл дээр улсын их хурлын төвшөнд ажлын хэсэг гарч мэдээж одоо засгийн газраас тодорхой саналуудыг авч цаашдаа энэ орон нутгийн сонгуулийн хуулийг батлахын зүйтэй гэсэн ийм байр сууриас хандж байгаа. Мэдээж одоо парламентод судалтай намууд байгуулагдаж байгаа засгийн газрыг бодлого үйл ажиллагааныхын хувьд тогтвортой байх чиглэлээр бол бодиттой дэмжиж ажиллах зайлшгүй шаардлагатай. Засгийн газар докторгүй байна гэдэг бол төрийн бодлогын докторгүй байгааг илэрхийлэл болж эхэлнэ. Тэгэхээр энэ байгуулагдаж байгаа засгийн газрыг томилогдож байгаа ерөнхий сайдыг бодлогоор дэмжиж ажиллах чиглэлээр бас энэ парламентод судалтай улс төрийн намууд аль талаас анхаарч хамтарч ажиллах нь бол зүйтэй гэж бодож байна. Зандан шатар даргаыг ч гэсэн бас парламентаас дэмжлэг аваад ажиллаж байгаа тохиолдолд парламентод судалтай намуудтай яг парламентын төвшөнд илүү нэгт хамтарч ажиллаж өөрийнхөө бодлого зорилгыг ойлгуулж дэмжлэг авч ажиллаж яхын зүйтэй шүү гэдгийг бас энэ ташинд хэлхийг хүсэж байна. За Лутагийн инх насан гişүн.